За баярлалаа дарга. Би бас энэ байнгын орооны санал дүгнэлтээр миний хэлээгүй зүйлийг туссан байна л да. Энийг бас одоо протокол залруулж оруулчихъя гэж бодож байна. Прокурорын ёс зүйн хуулийг боловсруулна гэж ерөөсөө яриаггүй. Прокурортой холбоотой ёс зүйн асуудлуудыг шийдэх асуудал хаалттай байгаа. Зөвхөн прокурорд өөрөө өөрсдийнхээ асуудлыг шийдэж байгааг ил дод хөндлөнгийн одоо байр сууриас хандах ёстой шүү. Бусад шүүгчнэр, өмгөөлөгчнөр шиг гэж одоо хандах ёстой. Энийгээ хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоорой гэдэг зүйл хэлснийг бие даасан хууль гаргах юм шиг, одоо ёс зүйн асуудлаа шийддэггүй юм шиг ийм байдлаар ингээ бас байнгын орооны протоколд орсныг залруулж байгаа. За тэгээд Монгол Улсын ерөнхийлөгчийн Улсын их хурлаар зөвшөлдсөөр оруулж ирсэн саналыг бол дэмжиж байгаа. Энэ захин мөрөөдөө тоглоом дээр бас одоо прокурорын удирдлагууд маань бас нэг анхаарч яг энэ одоо One XBet-ийг дагсан энэ хууль бус. За энэ спорт бетийг халахвчилж захин казино тоглоод энэ дээрээс бас хууль бус үйлдэлүүд гараад байгаа дээр бас нэг онцгой анхаараарай. Би бусад зүйлээ бол би байнгын орон дээр хэлсэн учраас